Сэмэцгаано манай улан бүтээгдэхүүн тавтай морил намайг А бүжин гэдэг би 280 дэх цэцэрлэгт сурдаг. Энэ бол манай зурдаг хэсэг бидэд энэтэй гоё ингэж давтартай сууж идэг. Энийхээ хэлбэрний харахад гуаш усан буудаг биер харандаа тосоондагаар бүх төрлийн хэлбэрээр ингэж хэллэгдэг. Энэ бол манай бэлүүлэгдээ гардаг чон бидэд модон дээр буудсан. Бидэд шинэ жилээрээ бидэд гоё ингэж аав ээжтэй харуулад гоё ингэж бэлүүлэглийг цогоогоод ийм гоё бэлүүлэгээр бид урлан бүтээгдэхүүн чимгэлсэн. Энэ манай анги бүх хүүхдүүдийн бүтээл бидэд энэчээгээ гоё ингэж оройныхоо хөгжим баялаг тасалган дээрээ ингэж хийдэг. Энэ болохоор манай ангийн хамтын бүтээл бидэд энэчээ гоё ингэж зурж бууддаг. Энэ болохоор бидэд цаас тавьж байгаа гэр тусгаж байгаад ингэж зурж хийдэг. Энэ болохоор бидэд оройныхоо хөгжим баялаг тасалган дээрээ ингэж гэрлээ унтрааж байгаад хийдэг. Энэ болохоор манай найзуудын бүтээл бидэд энийгээ гоё ингэж хийж зурдаг. Энэ болохоор чулуу манай багш маань энийг чулуун дээр зурж өгөө бид чулуун дээр зурсан. Энэ болохоор манай гоё мандас бидэд энийг гоосгоор гоё ингэж зурж бууддаг. Энийг болохоор бидэд гоё мандасаг зурж будаад тэгээ гоё ингэж ангиараа гоё чимгэлсэн. Энэ болохоор манай ангийн бүтээл манай багш маань энийг ингээд ийм гоё ингэж будаг зурж өгсөн. Энэ тэгшээ нэх юм бол манай амингой найз маань хийсэн гоё үнийг будаж зурсан. Энэ болохоор манай ангийн бүтээл бидэд ангитаа гоё найзуудаагаа хүлээж авахтаа энийг ингэж бууддаг. Тэгээд болохоор бидэд хүссэн амьтнуудаа будаад зурдаг. Сайн байцгаана уу? Одоо би та нарт зохиож бүтээх төв та нарт танилцуулъя. Энийг болохоор бид нар гоё багштайгаа нийлж агаад хайжлаад гоё чимэглээд гоё хийсэн. Харин бид нар оюун уцаар бас энд гоё палаж хийсэн. Тэгээд бид нар энэний аргачлалыг харж агаад ингэж дөөрэж гоё ингэж хийсэн. Тэгээд нэг савн дотор ингэж хийсэн. Энэ болохоор манай тоглоом бид нар ингэж энэ тоглоомороо янз юм бүхтээж гоё тоглолдог. Харин бид нар энэ оюун уцаараа янз янзын бүтээл хийдэг. Одоо энэ оюун уцаар бид нар ийм ивэгээ хийсэн. Энэгээр болохоор энэ уцаар болохоор бид нар ингэж туулаа хийсэн. Тэгээд хийгээд дуусчаад бид нар нүд наасан. Энэ болохоор хулган бид нар аягаар ингэж оюун уцаар ингээд ороогоод ингэж хийсэн. Харин хөлийн болохоор халбаг хийсэн. Халбагн дотроор ингээд барилын шавар ингэж хийсэн. Би дахиад бүжин байна. Энэ болохоор манай танин мэдхүү төв бидэд энтэй гоё цэцгүүдээ ингэж усаж хайрлж хийдэг. Энэ болохоор манай заваас тэгээ бидэд гоё загсандаа амар их гоё тэжээж усалдаг. Бидэд цэцгээ арчилж усалдаг. Дахиад таяа. Одоо энэ манай намсын төгсөг. Энэ болохоор манай цогцтой найз маань хийсэн. Энэ болохоор манай бэйси өдөрийн бэйси. Бид нар тавуугаар дүрхэж ингэж гоё
бид энэ болохоор нойлын салбитгаар ингэж зурж хийсэн. Энэ болохоор соромжтой харантай. Тэгээд энэ аргачлалын харж байгаа бид янз янзын юм бүтээл хийсэн. Энэ болохоор бид нүүрэн бодог айлгадаг. Нүүрийн хөвөнгөөр бид бааваа хийсэн. Энэ намаас болохоор манай мөх жаргал найз маань хийдэг. Энэ намтыг болохоор манай Амина гэдэг найз маань хийсэн. Бид нар аягаар ингэж үнэг хийсэн. Тэгээд бид үнэгээ хийгээд дуусчаад ингээд нүд аав ингэж дууссан. Бас ингээд сүүлийн хийсэн. Энэ болохоор манай бэлүүлэг дээр гардаг амтнууд бид багштайгаа нэрч наасан. Сайн байна да би мөхч айлгаа би гурав танад баялын ижлээ үзүүлье. Сайн байна уу? Дахиад бид хоёр байна. Манайд бүх төрлийн бэмлүү шавар байдаг. Энэ болохоор манай 6-ийн бэмлийн шавар. Бид энийг гоё ангитаага багштайгаа нээж ийм гоё бүтээл гаргадаг. Бид 6-ийн бэмлийн шавраараа ийм олон бүтээл гаргасан. Энэ харах юм бол гоё од байна. Янз бүрийн амтнууд ингэж дарсан. Энэ болохоор манай 6-ийн бэмлийн шаврыг ингэж дарсаар бид заар янз бүрийн юмнууд гаргаж хийдэг. Эвсэн баялын шавар энгүүрийг хийж гоё ийм дүүс гаргая. Энийг болохоор бид ингэж баримтаар ингэж наад гоё нүдмөр наагаад орчин гэж гоё хийсэн. Энэ болохоор манай бэлүүлэг дээр гардаг нохоо бид энийг ингэж хөөсөн баймлын шавраар ингэж хийсэн. Энэ болохоор бэлүүлэг дээр гардаг дуутай. Бэлүүлэг дээр гардаг өнөг. Энэ болохоор бэлүүлэг дээр гардаг хурхан. Энэ бэлүүлэг дээр гардаг чам. Манай